Зохиолч Өөрийн туяа. Нулимс дагсан амьдрал. 1-р хэсэг. Намрын орой цаанаалныг аядуухан сэвшээ салхи хазрыг минь зөөлөн элбэн таалах мэдүүлээ. Гэрийнхээ цонхоор гадагш ширтэн суухад хэн нэгэн миний нэрээр дуудах шиг санагдан доош харвал "Марлаа, гараад ирээ тоглох уу?" гэх найз цэндээ минь инээмсэглэн гараа таллана. Би ч түүний өөдөөс инээмсэглэн яг л түүний хүлээж байсан мэт догдлон толгой дохин цонхоо хагаад гэрээс гарах гэдэл галтогооны өрөөнөөс ээж "Чи хаач гээд байгаа юм бэ? Даалгавраа хийхгүй мүү?" Ингээд гудамж мэдэрлэж байтал сургууль соёлоо төгсөх цаг боллоо. Цэндээр ч гэсэн гадаад удаад байна. Тэр нэг залбин юмтай яасан нийлэх дуртай юм дээ чи. Тэднийхэн чинь удам судрам муутай ядруухан аль шүү дээ. Олон хүүхэдтэй өнөө маргаашийнхаа хоолыг яая гэж байгаа амтад би чамайг тэрний оронд даш хэмжээ бага охин саруултаа нийлээ гэж эхэлдэг баха. Цэндэгээ дагаад яваад л бай. Нэг л өдөр толгоогоо газар шаахгүй чи. Марлаа түүний үгийг гүйцээлгүй шуудхан л гарч гүйлээ. "Хөөш, хөөй!" гэж араас нь дуудсан ч Марлаа аль хэдийн доо давхар руу шатаар уруудангүй. Орцоороо гарч ирж буй Марлааг харан цэндээ баярлан түүнийг тосонгүй. "Ашгүй, ээж чинь чамайг гаргачихсан юм уу? Би чамайг гарч ирэхгүй л ах гэж бодлоо." Харин ээж гаргахгүйгээд би цугтахад гараад ирлээ. Цэндээ зөөлөн толгой дохиод "Танай ээж яагаад намайг чамтай нийлүүлэх дургүй байдаг юм болоо? Яагаад ч гэж дээ. Чи чинь баян айлын ганц охин. Тэгээд л тэгдэг бах туу. Чиний зэндаанд би хүрэхгүй шүү дээ. За чи ийм юм яриад бахтай яадаг юм дээ. Маа, үүнийг чамд" гэд халаасаа удлан 3 байгуутай чихэр өгөв. "Хүүх, баярлаа. Ямар гоё юм бэ?" Нэгийг нь чи өөрөө идээд үлдсэн 2 чихрээ 2 дүүдээ өгөөрэй. "Айлгалаа. Миний 2 дүүж маш их баярлах бах та. Марлаа манайд хизээ ирэх юм гээд байнга асуудаг юм. Бодвол чамайг гоё юм авчирдаг болохоор тэгдэг бах л та. Танаач олоолаа болохоор гоё шүү. Танаад очихоор цаанаа л нэг тийм халуун дулаан уур амьсгал мэдрэгддэг. Бүх зүйл нь хайр шингэсэн мэт" гэд Марлаа санаа алдав. "За яалаа гэж дээ. Би харин чамайг айлын ганц охин болохоор атаархдаг штэ. Чамтай хинж юу ч булаацалдахгүй. Бүх зүйл чинь хангалттай хүрнэ. Ингээд харсан хоёулаа нэг нэгнийхээ амьдралд атаархдаг юм байна" гэж 2 найз савлуур дээр сун инээлтэн ярилццгаана. Удалгүй тэдний яриа арай өөр сэдэв рүү орж байлаа. "Алтанбаяр надад захиа өгсөн" гэж ичингүр Марлаа цэндээд хэлэхэд "Хөөх тийм үү? Чи тэгэхээр хүсэн хүлээсэн захиагаа авжээ. Ямар гоё юм бэ?" гэж догдлон алгаа таашин хөлөө твгцэх нь Марлаагаас илүү баярлаж байгааг гэлтгэн. "Гэхдээ чи яагаад баярлахгүй байгаа юм бэ? Чи үүнийг л хүлээж байсан мэт дээ." "Уг нь ч тийм л дээ. Гэхдээ ээж мэдвэл бас л дургүйцэх бах. Яагаад? Ээж намайг жавхаатаа суулгана гэж ярьдаг юм" гэхэд цэндээ чанга чанга инээгээд "Юу? Чи бид 2 дөнгөж 10 дугаар анги одоо л сургууль соёлоо төгсөх гэж байна. Тийм байхад гэрлэлтийн талаар ярьлаа гэж үү? Тэр чин томчуудыг л ярих зүйл. Чи бид 2 одоохондоо зүгээр л найзалж үерхэх үе шүү дээ. Үерхэж шүзээгүй ээж юуны чинь гэрлэх баг тэнэгтэрэ Марлаагүй. Алив захиагаа гаргаад ир. Юу гэж бичсэн байна?" гэхэд Марлаа түүнд захиагаа атгууллаа. Цэндээ чихнээс нь дуустал догдлон баяр баясгалантай уншиж дуусгаад ингэртэй захиаг нь тэврээд "Ёо, Алтанбаяр яах аргагүй л манай сургуулийн хамгийн шилдэг сурагч мөн дөө. Уран яруу сайхан байгааг нэ. Би бүр хайлж урсгана. Дурлал чи ингээд л ирдэг гэж үү? Марлаа, чи үнэхээр аз атгасан охин юм аа." "Үгүй дээ. Чи юу ч мэдэхгүй байна. Би үнэхээр азгүй хүн" гэд санаа алдахад "Хөөй хөөй, хоёулаа 17 настай шүү дээ. Энэ нас бол хамгийн гэрэл гэгээтэй хамгийн сайхан нас шүү гэж ээж минь дандаа хэлдэг юм. Алив битгий гуниглаа. Гуних нас биш шүү. Одоо гэртээр захианыхаа хариуг бич шүнжин суугаад ч хамаагүй Алтанбаяраас дутаж болохгүй шүү. За тэгээд маргааш уулзъя. Одоо найз нь явж 2 дүүг усанд оруулна. Маргааш сургууль цэцэрлэгтэй шүү дээ. Танай 2 ах чинь байгаа мó?"
Том ах уурхад ажиллаж байгаа. Ирэх сараас манайх баяжих бах. Ахын цалин манай өрхийн орлого дээр нэмэгдэнэ. Харин болд ах гадуур дэнэд л аав ээж урлаад л байна. Манайхаар нэг иймэрхүү л ах шүү дээ. За үг болдож үхэр холдлоо. Найз нь явлаа шүү. Маргааш сургууль дээр уулзъя гэж хэлээд гараа даллан цааш ярангуулээ. Харин марлаа түүний араас харан удаан зогсноо дээш дөрвөн давхарт байх гэрийнхээ цонх руу хараад санаа алдан саяныхаа савлуур дээр дахин очиж суулаа. Нэгдүгээр хэсэг төгсөв. Нулимс дагсан амьдрал. Хоёрдугаар хэсэг. Газар тэнгэр ээлжлэн ширтэж санаа алдаж суух түүний гэртээ орох дургүйг илтгэх үз. Удалгүй тэдний байрны гадаа тас хар гэлтгар машин ирж машинаараас өндөр ажил хэрэгч хувцалсан хижээл насны эр бууж ирэн жолооч талын цонхон дээр очин маргааш өглөө яг цагтаа шүү. Наад машин эвдэд хайчихв да. Өнөөдрхэн авсан машин шүү. Чамаас үнэтэй гэж мэдэрэй гэж ширүүхэн хэлээд орц руугаа орох гэснээ эргэн хараад өөш марлаа. Юугаа хийгээд халтар царайлаад сууж байгаа юм? Орооч гэж уурсна. Өө аав гэж буян ирээд та ямар иртэрээ вэ? Та шинэ машин авсан юм уу? Тийм ээ. Юу хийгээд гадаа шорон царайлаад сууж байгаа юм? Их шүү юм чинь байхгүй мó? Эмэгтэй хүүхэд байж гудамж мэдэрлэгч нь дутаа юу? Би чамд их л хэлдэг байхаа. Бэтгий ээж чигээ гуйлгачин шиг бай гэж жоохон юм утсан айлын хүүхчиг бай. Үүнийг нь мэдсэн бол би таны ээжтэй суухгүй л байх байлаа. Баян хүнтэйгээ суух ёстой байдаг юм байна. Гэж уурлан түүнийг орхин орц руу горлоо. Марлаач үүнд нь инээмсэглсэнгүй түүний араас даган оров. Хаалганых нь хонх дуурах чимээнээр зүрэн хаалгыг нээхэд нөхөр охин хоёр нь орж ирнэ. Өө миний хань яасан ирт ирэв? Яасан? Оройтж ирэх ёстой байсан уу? Хоёулаад яасан ирт ирэв гэд байх юм. Үгүй дээ. Ингэж ирт ирээд байвал сайхан л байна. Дөнгөж сая хоолоо гал дээр тавьсан одоохон болчихно. Чи минь амарч бай. Гэж хэлээд гадуур хурмыг нь аван үлгүүрт өлгөнө. Марлаач өрөөл үг орох гэтэл марлаа ирж ээжтэй тусал айлын охин хүүхэд байж жоохон ч гэсэн ээжтэй тувс нэмэр болж байгаа ч. Ээжээ би дандаа л тусалдаг үсттэй. Түүний үгийг дуусгалгүй сүрэн чимээгүй гих дохио өгнө. Нөгөө өрөөнөөс гамбаа ховцоо солон гарч ирээд чээч нарай энэ охиноо гэр орны ажилд оролцуулаад байгаа юм биш үсттэй. Өөшгөө битгий тогоо шанагтаа зууралдуулсан болгочих. Би энэ охиныг чамаас өөр хүн болгох гэж хичээж байдаг. Эрдэм ном боловсралтай сэхэтэн хүн болох ёстой. Тэгэж гэмээн баян хүнтэй суун. Үүнийг би чамд хэтгэлэх ёстой юм. Сүрэн үг дүүгөө толгойгуудан зогсно. Алив өрөөнд орж хижээлээ хий. Марлаач өөрөөсөө болж ээжигээ загнуулсандаа эмзэглэн өрөө рүүгээ орлоо. Энэ гэрт яг үнэндээ гамбаагийн өөдөөс зориглож дуурах хүн хинч үгүй аж. Ээж авдаа унтсан гэж харагдуулах үүднээс гэрлээ унтраан хүнжилтөө шургалан бүдэгхэн гэрэл асан Алтан баярын захианы хариуг бичнэ. Маргааш өглөө марлаа эртлэн босож сургуулийн зүг алхлаа. Тэр гэрээс гарах үедээ л хамгийн жаргалтай нэгэн болж хувирна. Төвнийг ирэхэд сургуулийн жижүүрөө өгнөөс өөр хэн ч үгүй. Өдөр бүр сургуультай хамгийн түрүүнд ирдэг нь марлаа аж. Сургуулийн жижүүрүүд ч түүнийг андахгүй. Сайхан амарсан уу? Өглөөний мэнд гэж мэд мэдэн цүнхээ уудлан бааданд боосон хоолыг өвгөнд өгнө. Баярлалаа. Байнга л хоол авчирч өгөх юм. Зүгээртэй та ээлжтэй хоноод ядарсан байхаа гэд инээмсэглэн анги руу орлоо. Ангийнхаа гэрлийг асааж нэгдүгээр салааны хамгийн урд талын ширээн дээр очин суугаад хэсэг гараад ирлэн унтана. Яг энэ л үе түүнд хамгийн амар амгалан байх аж. Төвний гэрснээс цагийн дараагаар багш ажилчид сурагчид ирж байгаа нь сонсогдно. Ангийн хаалга онгойж нэг нэгээр орж ирэн марлааг сэрэхгүй гэж их хичээн чимээгүйхэн өөрсдийн ширээн дээр очино. Ангийн бүхэл бүтэн хүүхдүүд ингэх аж.
Харин тэр намгүй манг танхим цэндэгийн дунаар сэргэнэ. Цэндээ хаалгаар орж ирмэгцэл чанга дуун хадаан. Өглөөний минь манайхаа. Манай энэ унцаар л байна уу? Одоо сэр хижээл эхлэх цаг болсон байна гэж түүнийг сэрэн. Цэндээ ангийнхаа хамгийн сүүлд ирдэг сурагч. Аргач үгүй юм да. Дүүнараа цэцэрлэг сургуульд нь хүргэж өгчхөөд өглөөний 8 цагтаа уралдан сургууль руугаа гүйж орж ирнэ. Түүнийг орж ирсний дараагаар багш нар орж ирэх аж. Энэ бүх зүйл өдөр бүр давтагдана. Математикийн багш сурагчдтай мэндэлсээр орж ирээд "Марла, унтдаг ажлаа хийгээ юу? Чи ингэж эрт ирж сургууль дээр унтаж байхаар гэртээ унтаж байж болдгоо юм уу?" Марла инээмсэглэн "Багшаа, би сургуулаа төгсгöd хэдхэн сар үлдсэн шүү дээ. Сургуулаасаа холдох мөч алхамаар ойрцоор л байдаг. Тиймээс би гэртээ байх хугацаагаа биш, сургууль дээр байх хугацаагаа уртсгамаар байна. Хөөх, чам шиг сургуультай хайртай сурагчид олон байгаасай. Зарим нь ч бүр бушуухан шиг далд орохыг хүсэж байх шиг байна" гэж шоглоон болгон өнгөрөөлөө. Их завсарлагааны хонх дуугарахад цэндээ Марлааг дагуулan сургуулийнхаа гуанз руу явна. "Яасан? Захианыхаа хариу бичсэн үү?" "Бичсэн. Шүнжил бичлээ. Яг юу гэж бичхийг мэдтгүй. Алтанбаяраас яаж тийм гоё уран үг урсцсан болоо. Тэр чин төрмөл хүн шүү дээ. Хөөе, Алтанбаяр явж гин. Хардаа." Марла ичингүрэн харвал тэрээр найзтайгаа тэдний хажуугаар зурна. Тэгэхдээ Марла руу сэмхэн харийн харц шидэх нь Марла охины сэтгэлийг улам бүр булиглуулна. 2 дугаар хэсэг төгсөв. Нулимс дагсан амьдрал. 3 дугаар хэсэг. Марла чүнжин түүндээ хаяглан битсэн захианыхаа хориг өгнө гэхээс сэтгэл нь улам бүр догдлон байлаа. Цэндэж тэднийг ээлжлэн харж нүдээ ирмэж жумбалцсан. Өдөр хичээл тарах хонх дуугарч хүүхдүүд бүгд л яран ангиас гарцгаана. Марла цэндээ хоёр хамгийн сүүлд ангид үлдлээ. "Чи өнөөдөр ч гэсэн орой гэртээ харах юм уу?" "Тэгнэ. Тэгээд ч Алтанбаяр дөхөн байгаа шүү дээ. Даалгавраа хийж дуусгачаад харнаа." За, би чамтай жаахан байж байгаад явъя да. Очиж гэрээ цэвэрлэж хоолоо хийчихэд 2 түгээ цэцэрлэгээс нь авахгүй бол болохгүй. Тэгтээ. Нэрээ Алтанбаяртай чи яаж уулзсан гэж тохирсон юм бэ? Хэрүү? Харин мэдэхгүй. Захиан дээрээ хаана хэдэн цагаас уулзхаа огт бичээгүй байсан. Зүгээр л хариуг нь сайн бодоод шийдвэрээ гаргараа л гэсэн байсан. Тийм үү? Тэгвэл чи арай л эрт хариуг нь өгөх гээд байгаа юм шүү. Ер нь өөрөө чамайг олж хариугаа нэгтэл чи битгий хариуг нөгөө. За, найз нь явлаа. Орой чадвал барины чин гадаа очно гэж хэлэн явлаа. Марла жангид ганцаараа үлдэн өнөөдрийн даалгавраа гаргаж ирэн харуулсан. Ангийн хаалга зөөлөн тогших чимээ гаргахад Марла зожин хаалга руу харвал Алтанбаяр инээмсэглэн хаалгаар орж ирлээ. Яг түүний хажууд эчингүрэн суугаад "Би сууж болох уу?" гэд Марла руу харалгүй доош харан сууна. "Палнаа олно. Би чамайг өдөр бүр ганцаараа үлддэг болохоор чинь танай ангийнхныг тарахыг хүлээгээд харин танай найз чинь гарахгүй их бодлаа шүү. Тийм үү? Чи намайг ангидаа үлддгийг мэддэг хэрэггүй? Тийм ээ. Гэхдээ манай найз тийм удаагүй шүү дээ. Надад л утсан юм шиг санагдсан хэрэг. Чамд надад өөх зүйл байхгүй гэж үү?" гэд түүн рүү хартал Марла түүнээс харцаа буруулан балаа оролдоод "Би чиний хариуг дахиад жоохон бодож болох уу?" "Тийм байх нэ. Тэгтээ би чамайг ахаад хүлээ." Гэнэт Алтанбаяраа гих хүний дуу гадаа сонсогдоход Алтанбаяр яран ангиас гарлаа. Тэдний богинохон ч гэсэн энэ уулзалт тэднийг хэн хэнийг нь догдлуулж чадсан юм. Оройч болж Марла бүх даалгавраа хийж дуусгаад сургуулиас гарan гэрийн зүг алхлаа. Байрныхаа өмнө нэрэн зогсоод дээш цонх руугаа харан уртаар санаа алдаад дотгош орлоо. "Чи чинь хаашаа яваад алга болчихдог хүүхэд вэ? Чамайг зөндөө хүлээлээ. Одоо хувцас сольж өмс. Аятайхан хувц өмсөөрөө дөө" гэж сүрэн яаран хэлээд өөрөө эмэг зүйлтэй зүүн
ихэд яарч байгаа харагдана. Яасан бэ? Ээжээ, ямар нэг юм болоо юу? Аав чинь бид хоёр руу жолоож явуулсан. Одоо ирж байгаа. Яах гэж? Юу олон юм асуудаг юм. Дуугаал цэвэрхэн хөөхөн хувцлаадах. Дээр аавынхаа орсоос авчирч өгдөг. Эрийн даашин за өмсөөр. Марлаач хэлснээр нь хувцас солон өмсөж үсээ хальтхан самнан гарч ирлээ. Ирч гэж гээд марлааг чирэг шахам гараас нь татан гарч явлаа. Машин цуусан хойноол сүрэн арай гэж тайвшран ашгүй амжлаа. Чамайг ирэхгүй сургууль руу чинь солих хувцсыг чинь аваад явдгийн билүү гэж бодчихлаа. Яах гээд байгаа юм бэ? Ээжээ хэлэхгүй мүү? Дорж ах чинь биднийг оройн хоолнд урьсан байна. Аав чинь аль хэдийн оччихсон. Одоо биднийг л хүлээж байгаа. Дорж ах яах гэж? Мэдэхгүй. Нэг хэлэх чухал зүйл байна гэсэн. Дорж бол Монголд хамгийн том тооцогдох компани захирал. Монголын хамгийн баян эр. Мэдээж тэдний хүү бол Жавхаа юм шүү дээ. Маш гоёмсог зассан ширээ мөн Жавхаагийн аав ээж болон өөрийнх нь аав гэд байх ёстой хүмүүс бүгд түүнийг хүлээж байлаа. Өнөөх Дорж гэхээр охин маань хүрээд ирлээ гэж инээмсэглэн наашаа суугаач гэж өөрийнхөө хажуудах сандлыг татан суулгалаа. Яг түүний хажууд Жавхаач гэсэн суухаж. Тэдний яриа эхэндээ энгийн нэгэн зүйл байсан юм. Дорж хундаг барин сандлаасаа болсон зогсоод за би энд та бүхэнд маш баяртай мэдээ дуулах гар цуглуулсан юм. Тэгэхээр нэн тэргуунд миний хүү Жавхаа алс хол Герман улс руу сурахаар явах болсон. Монголоос 2 хүн хүүхдийг сургах тэтгэлэгт миний хүү тэнцсэн. Гэхэд Гамбаа ихэд чан галах таших нь түүнд ихэд долгонож байгаа нь хинч харсан илт байлаа. Дараагийн мэдээ нь би хөөцөлдөж байгаад 2 дахь хүүхдээр нь марлаагаа явуулахар болсон. Миний 2 хүү ханинд яваад сайхан сурч боловсроод ир. Гэхэд Гамбаа сүрэн 2 ихэд баярлан алга ташиж Доржид баярлсан сэтгэлээ илэрхийлнэ. Харин энэ мэдээ марлын хувьд тэнгэр нуран ирэх шиг санагдана. 3 дугаар хэсэг төгсөв. Нулимс дагсан амьдрал. 4 дугаар хэсэг. Марлаач юу болоод байгаад эргэлзэж тэнгэлзэн хин зөвшөөрсөн гэхэд Гамбаа түүн рүү муухай харан юу хэн зөвшөөрөх ёстой юм? Би зөвшөөрсөн юм. Ийм сайхан боломж олдож байхад чи дугаал бай. Одоохондоо наад толгойг чинь би мэднэ. Харин хүнтэй суусны дараа нөхөр чинь чамайг мэдэх байлгүй гэж Жавхаа руу харан инээхэд тэрч бас хариу инээ. Марлаач хэсэг чимээгүйхэн болж нүдэнд нь нулимс бүрхэн ирсэн ч уйлахгүйг хичээнэ. Үүнийг нь харсан Жавхаа түүний чихэн зөөлнөр шивнэв. Эндээс гармар өнө гэхэд Марлаа толгой тохилоо. Аав, Гамбаа хаа, бид 2 гарлаа. Жохон гарт орч байгаад би Марлааг гэрт нь хүргээд өгье. Та хэд маань эндээ үлдээд суудаа. Гэхэд Гамбаа ихэд дуртай тэгдэг миний дүү. Манай Жавхаа ёстой ухаантай хүү шүү. Хүн ер нь аавыгаа дуурайдаг бололтой юм, тийм үү? Гэж Дорж руу харан мармархийн чанга нээлээ. Дорж толгой дохин хариу инээгээд тийм шүү. Би ч муу ганц хүүгээ яг л өөрийгөө дуурайсан гэж боддог юм. Миний муу хань надад сайн хүү харилсанд би их баярлаж явдаг юм. Гамбаач гаднаа инээж байгаа хэрнээ үе сүрэн лүү хяламхийн харна. Сүрэнч энэ яриа өөрт нь таалагдахгүй байгаа нь элхэн. Марлаа Жавхаа 2 тэндээс гаран алхацгаана. Жавхаа үе Марлаа руу яриа өдөх гэж харах гэж тэр түүнээс нүүр буруулна. Намрын үдэс занаал нэг сэрүүн хүйтэнч гэлээ айдуу намуухан орой байлаа. Үнэхээр сайхан орой байна шүү. Тийм үү? Гэж Марлаа руу харахад тэр уйлж байлаа. Би чамд ямар байгааг маш сайн мэдэж байна. Энэ бүхэн танаа аав, манай аав хоёрын гаргасан шийдвэр гэдгийг чи мэдэж байгаа шүү дээ. Би мэдэж байгаа. Хоёулаа ийшээ суух уу? Чи тайвшрах хэрэгтэй байх. Гэд
явган хүний замын хажуудах сандал руу заалаа. Чи үнэхээр ямааргүй байна уу? Тийм ээ. Яагаад? Яагаад чи үнийг боломж гэж харахгүй байгаа юм бэ? Ганцхан сарын дараа хоёулаа хүний нутагт оччихсан байх болно. Хоёр биенээс өөр таних хүнгүй. Гэтэл чи надтай явах үнэхээр дургүй байдаг. Юу? Нэг гин сар гэж юу? Тийм ээ. Нэг сар хоёулаа. Энд байгаа сургуулаа яах юм бол? Сургуулаач төгсөж чадалгүй явах гэж юу? Монгол дахь бүх зүйлийг аав зохицуулна гэсэн. Тэгээд ч чи бид хоёрын ирээдүг бодж л хоёр аав маань энэ шийдвэрийг гаргаж байгаах. Аав намайг батсан гэж юу? Өөрийгөө л батсан баг. За. Би ганцаараа явчихна. Чи гэртээ хар. Ганцаараа явж чадах юм уу? Би хүргээд өгье. Би ганцаараа баймаар байна. Гуй. Чи яваад өгөөч. Гэхэд жавхаа толгой дөхөөд за болгоомжтой яваарай. Гэхэд Марла юу ч хэлэлгүй буруу харан алхлаа. Маргааш өглөө нь болж Марлаг хичээлд явах гэтэл чи өнөөдрөөс сургуульд явах шаардлагагүй. Чи гэртээ байж явах үлтгэлээл ханга. Би сургуулийн чинь захиралд өнөөдөр хэлчихнэ. Юу? Ядаж би энд байх хугацаанд сургуульд тавьж найз нөхдөдтэйг уулзч болохгүй гэж юу? Би мэдэж байна. Үгүй гэсэн бол үгүй. Чи намайг энэ хэргийг бүтээх гэж яаж хичээснийг мэдэх үү? Чиний харанхуй бүрэнхий ирээдүйг чинь гэрэлтэй болгох гэж би хичээж байна. Хэний төлөө юм? Чиний төлөө. Та үнийг миний төлөө гэж юу? Хэрвээ миний төлөө гэж бодсонсон бол ядаж надаас нэг удаач гэсэн асууж болох байсан шүү дээ. Оо за. Энэ чинь юу болж байгаа юм сүрэн? Энэ чиний хүмүүжүүлсэн охин миний өдөөс аавынхаа өдөөс яаж хэрэлдэж байгааг хардаа. Муу сайн зол буснууд хинээр тэжээлгэж энд хүрснээ санаарай гэж уурлан хэлээд өрөө рүүгээ орлоо. Марла уйлан ээж рүүгээ харвал тэр юу ч дуугарсангүй гал тогооныхоо өрөө рүү орно. Сургуулийн жижүүр цонх руу үргэлж харна. Марлаг ирж байна уу? Мэдээж нэг л хүний хүлээн. Гэвч тэр ирсэнгүй. Марлагийн ангийн хүүхдүүд хаалгаар орж ирмэгц түүнийг байхгүй байгаад ихэд гайхширна. Хамгийн сүүлд зэндээ гүн орж ирээд Марлаг байхгүй байгаад ихэд гайхан Марлаг хаац юм бэ? Мэдхгүй. Харин чамаас л асуумаар байна. Тэр өнөөдөр ирээгүй. Юу? Би өчигдөр гэрт нь очиод зөндөө дуудсан ч байхгүй байсан да. Арай би нүцэн юм болов уу? Тэдний ангийн багш хонх дуурахтан зэрэгцэн орж ирлээ. Өглөөний мэнд хүүхдүүдээ та нар гайхаж байгаах. Манай Марла гадаад руу сургуульд явахаар болсон байна. Тэгэхээр өнөөдрөөс хичээлд ирэхгүй гэсэн үг. Юу? Ингээд юу ч хэлэлгүй гинтхэн явчихж байгаа хэрэг үү? Өчигдөр хичээлдээ ирэхэд юу ч хэлээгүй штэ багшаа гэж сурагчид ээлжлэн багшаас асуулт асуув. Зэндэж маш их гайхан ийм зүйл болсон байхад яагаад надад нэг ч зүйл хэлээгүй юм болоо? Би түүний хамгийн сайнаа зэцтэй. Үгүй, тийм байхаасгүй гэд ангиас гарах гэтэл багш түүнийг дуудан "Зэндэ хичээлдээ сув. Явхаар бол хичээл тарсны дараа очиж уулзаарай. Ойлгосноо?" гэж зэмлэн суудалдан суулгалаа. 4-р хэсэг төгсөв. Нулимс дагсан амьдрал 5-р хэсэг. Ангийнхан ч намгүм орчин үүсгэн хэсэг чимээгүй сууцгаана. Хичээлүүд араараас орж сүүлчийн хичээл дуусахад хонх дуугарахад зэндээ ихэд яран ангиас гарлаа. Мэдээж юунд яарч байгаа нь тодорхой үзээ. Энэ үед Марлаг бас нэг хүн харуулдаж хүлээсэн нь Алтанбаяр. Тэр түүнийг завсарлагын үед харах гэж оролдсон боловч чадаагүй. Ангийнхнаас нь асууя гэсэн ч ичээд асууж чадаагүй байлаа.
Марлаа цонхоор гунигтайхан ширтэд суухад түүний нүдний өмнөр нэг танил хүн харагдаад өнгөрөх шиг санагдан сайн нэгтэл бол тэдний орц руу Цэндээ гүйн орно. Мэдээж ээж нь гэртээ байсан тул Цэндээтэй уулзуулахгүй гэдгийг маш сайн мэдэж байлаа. Цэндээж хаалгыг нь тогшиж хонхыг нь дарсан ч сүрэн огт хаалга тайлсангүй. Харин Марлаа хээ дэмэл өрөөндөө уйлдсуулаа. Тамирын барагдсан Цэндээ тэднийхээс гарч ирэн цонхныхон дор ирэн Марлаа гэж дуудахад тэрээр цонхоо нээн. Чи яагаад надад хэлээгүй юм бэ? Ингэж болохгүй үсттэй гэж уйлан Цэндээ асуув. Марлаач мөн нулимсаа арчин хоолой зангируулан уучлаарай гэж хэлнэ. Ийм найз байдгүй юм за гэж уйлан цааш гүйлээ. Марлаач уйлан Цэндээ би чамд гэж орилсон ч тэр аль хэдийнэ өөр байрны цагуур орон холдон явсан байв. Уйлахаас өөр зүйлгүй орон дээрээ дээш харан хэвдэх Марлаад сүрэн хоол болох зүйл өгсөн ч тэр алийг нь ч авсангүй. Орой болж гамбаа ирлээ. Ховцоо солиод хол эд. Ашгүй яг халуун дээр нэрлээ шүү. Гамбааж ховцоо солон галт тогооныхоо өрөөнд орж ирэн хоолны ширээний ард суулаа. Марлаа яасан юм? Өдөржин уйлаад өөрөө нөсөж гарсангүй юм ийцэнчгүй. Гамбаа уурлангуй түүн рүү хараад эш чээ тэгээд зүгээр хараадаа суусан хэрэггүй. Өөр давархан л дээ. Муусаа юмнууд юмны наад цаадахыг ч ойлгохгүй. Энэ бүгд хэний төлөө юм гэж ширээ зөвхөн босч ирээд сүрэн рүү ойртон чээ хэлдэ. Би буруу зүйл хийгээд байна уу? Би яг хэн юм? Энэ хүүхдийн чинь аав муу юм уу? Яагаад нэг зүйл нь ч намайг дуурайгаагүй байдаг үлээ? Энэ арай чиний нөгөө одоо болно штэ. Охин чинь сонслоо гэхэд ширээг орхин өрөө рүүгээ явлаа. Марлаа өрөөнөөсөө гарч ирэн ээж рүүгээ харвал тэр нулимсаа арчин хоолныхоо ширээг цэвэрлэнэ. Аава гэж аяархан дуудахад Гамбаа түүн рүү хараад яасан? Юу хэлэх гээв? Аава би явна. Би жавхаатай явна. Гэхдээ та надад ганц л зүйлийг зөвшөөрч тийх үү? Шуудхан хэлээчтэй. Бэдгий тойруулаад бай. Би явтлаа. Сургуульдаа суугаад найзуудтайгаа жоохон ч гэсэн хамт байж болохгүй юм уу? Болохгүй. Би захиралтай чинь ярьж тохирчихсон. Тэгснэ одоо болий. Манай охин хэд хоног хижээлдээ явгээ гэх юм уу? Аава та тэгвэл ядаж намайг гадуур харахад зөвшөөрч тийх үү? Сургуульд явахгүй гэвэл би найзуудтайгаа жоохон ч гэсэн хамт бай. 10 жил найзалсан найзууд маань шүү дээ. Үхсний чинь 10 жил найзалсан найз. Найз гэж байдаггүй. Зүгээр л ашиг сонирхол гэж байдаг юм. Чи ийм хэн зүйл ойлгодог юм уу? Танд байхгүйж болгоч надад байгаа. Аава гуйж байна. Ахаад хэдэн жилдээ ч уулзахгүйж болно шүү дээ. Хэд хоног л би тэд нартайгаа хамт бай. Тэгээд би хил амгүй таны яв гэсэн газар руу чинь явах болно. Аава танаас гуйж байна. Гамбаа хэсэг чимээгүй сууснаа. За яах вэ? Зөвшөөрч байна. Харин хэрэг тариваа. Би тэр үед төрүүлээд ч хамаагүй чамайг шууд явуулна шүү. Ойлголоо аваа. Баярлалаа гэд өрөө рүүгээ орлоо. Маргааш өглөө эртлэн болсон ч сургуульд явж чадахгүй тул хэдэн захиа бичин суулаа. Цаг харвал 12 цаг өнгөрч байв. Яаран өнөөх захианууд аван сургуулийнхаа зүг яарангүүлээ. Хичээл тарах цагаар сургуулийнхаа гадна дөрөмт хувцас өмсөн ангийнхаа хүүхдүүдийг хүлээн суув. Хонх дуурч хүүхдүүд ээлжлэн 1 2 3-аараа хэлхэлтэн гарч ирцгээв. Марлаг харсан ангийн хүүхдүүд ээлжлэн түүн дээр очин юу болсон тухай сонирхон асуув. Цэндээч мөн сургуулиас гарч ирэн Марлаг харсан ч хажуугаар нь танихгүй мэд зөрөн өнгөрөх гэтэл Марлаа түүнийг дуудан намайг уучлаарай. Гэхдээ надад юу болсон тухай тайлбарлах боломж өгөөч дээ гэхэд Цэндээ зогсон түүн рүү хараад за тэгээд яриач дээ
Хоёулах нь ярилцъя. Би өнөөдөр завтаа явж байгаа. Хоёулаа гадуур суугалах уу? Үгүй. Би эрт очиж хоолой хийгээд даалгавраа хийчихэд орой дүүнэр авах ёстой. Тэгвэл хоёулаа хамт танах руу явъя л да. Болох юм уу? Тэгвэл тгий л да. Гээд инээмсэглэн Марлагийн гараас хөдлөн баяр жаргалтай алхлаа. 5 дугаар хэсэг төгсөв.